телевизийн шидэд харандаа контентыг хөгжүүлэгч багш Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн хүүхдийн номын зураач Бат Эрдэнийн зургийн хосолсон сургалт зайсан хил цогцолборт баасан бямб ням гаргуудад хичээлнэ. Англи төрөл хөгжүүлэх зургийн сургалт насны ангилал 5-аас 7-наас, номын чиглэл сэдэвт зургийн сургалт, аниме дүр бүтээх, комик, шок зургийн сургалт. Сургалт 12 дугаар сарын 28-наас 7 хоногт 2 удаа явагдана. Дугууланд хичээлсэн хүүхдүүдийн бүтээлээр зайсан хилд үзэсгэлэн гаргана. Сургалтын давуу тал: өөртөө ихтэй, зураг зурах сонирхолтой болох, өөрөө сэтгэж зурж сурах чадварт суралцах, бүтээлч ур чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн дүр зохиох, бүтээх. Бүтээсэн дүрээ дижитал хэлбэрт оруулж будах, сэтгэх, бүтээх, шилдэг оновчтой санаагаар бүтээл гаргах зэрэг чадварт эзэмших давуу талтай. Сургалт явуулах газар Зайсан хил цогцолбор 5 давхарт 502 тав. Сайн байцгаана уу хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэд харандаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Нэр нь хэн? Ган Эрдэнэ. За Ган Эрдэнэ хэд настай? 5 настай гэж шүү. За Ган Эрдэнэтэй баярлалаа. Дараагийн хүүхэд? Намаас сондөр ингэдэг. Би 5 настай. 5 наст нь удирж иржээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Нэр нь хэн блэ? Оо, Хүслэн хэдэн настай? 3. 3. За дараагийн хүүхэд. Нэр нь хэн блэ? Инх гигийн хэдэн настай блэ? 5 настай. За ингээд манай жижиг насныхан. Тэгтээ энэ чинь цэцэрлэгтэй бол том юм билээ шүү дээ, тийм ээ. Та нар чи бэлтгэл анги юм бил. За ингээд палмаструудаа суглаад зургаан эхэлнэ. За гомон гой зурандаа манай хүүхдүүдийг харж байгаарай. 5 наснууд яаж зурдгийг нэг харуулах та. За эхлээд ийм хос хөөрхөн дугуй зурч. Сондрихыг харъя. Хөөхөө гоё болж байна. Яг энтэйг адилхан бас нэг дугуй дүрсэнд зурч. Өнөө хоёр нүд гараад ирж байна. Тэгээ ямар амтан болох нь одоо харагдана. Одоо энэ дугуй дүрсээ голоор нь ингээ холбочих. Тэгээ дунд нь нэг ийм дугуй зураад, энд нэг дугуй зураад, энийг хараар бодчихлаар нэг алаг нүд юм уу, нэг бөмбөг ч юм уу, тийм ээ. Дүрс гараад ирж байна. Энэ бол нөгөө амтны чи яг уу нүд. Их хөөрхөн амтан зурнаа. Оо дугуй дүрсээр хэдүүлээ яг уу. Ийм хөөрхөн хоёр нүд нь гялалдсан хоёр бөмбөг шиг юм шиг хоёр нүд зурчлаа. Гоё нүднүүд гарч ирж байна. Ястай гоё. За одоо энийг ийм номон зураасаар ингээ холбочтой. Оо энэ үзгөөс наваад энийг ингээ холбочтой. Тэгэхээр ингээ нүдний шилтэй юм шиг бүлтийсэн нүд гарч ирж гинүү. Багш нь харъя. Гоё. Одоо даагуур нь эрүүгийн дугуйлчих. Болж гин. Болсон. Болчих. Зүйт юм нэ. Ай. За гоё болсон. За тэгвэл энд нэг ийм 100 дугуй хийчихдээ. Энд. Би энэ гараад ирлээ. Энд аманд гараад ирлээ. Ингээд. Инээжиг тийм ээ. Хөөрхөн баясгалантай. За эндээс нь уртуу. Энэ их урт шүү. Ийм гэдэстэй байж болох юм шүү дээ.
А эндээс нь болохоор ийшээгээ шолон зураад сураад ийшээгээ шолон зураад сурч байгаа. Гараа ингэж гарч гэжтэй далавч шүү дээ тийм ээ. За одоо нөгөө хөөрхөн амтэн чинь гараад ирнэ. Ингээд цэцгийн дэлбэ шиг далавчийг ингээд ийшээгээ явуулчих. За нэг далавч нь гараад ирлээ. Эрвэхэ тех төстэй. Оо бас нэг далавч нь гараад ирлээ. Хөдөө ингээд зугаалаад явж явах чинь нэг ийм амтэн нисч явдаг. Мэдэх хүүхэд байна уу? Энэ ямар амтан бэлээ? Дан эрдэнэ өөрөөр нэг хэлээд. Ямар амт? Сондөр хэлээд. Ямар амтан бэлээ? Сон. Оо, нөгөө вертолет гэдэг нэг ийм нисдэг тэрэг үйдэг шүү. Хүү ёстойгоо явсан. Ёстойгоо явсан шүү. Манай хүслэнгийнхийг хараад байгаа. Өө гоё болж байна. За ингээд. Эндээс ингээд нэг зураас татчихна. За ингээд болоо. За ингээд энэний чи араар яах вэ? Хэдүүлээ хөөх юм. Энийг ингээд будчихлаар яах вэ? Оо маш гоё болно. Одоо хэдүүлээ буднаа. Нүдийн тод өнгөөр өнгөнөө. Энүүхэнд нь нүдийг ингээд тодруулаад өгөхлөөр нүд нь хөөрхөн болно. За энэ дээр чи яадгүй гэхээр амын бас ингээд тодруулаад өгнө. Ингээд тодруулчихна. За одоо энэ их бие биш үү? Энэ дээр ийм зураас хийчих. Оо ийм номон зураасууд. Тэгээ энийг өнгө алгалуулаа хэдүүлээ бодчих. Ингээд бодчих. За багш нь ямар өнгө сонгох уу гэхээр биш үү? Энэ хоёр өнгийг авлаа. Цагаан цэнхэр хөх хоёр ийм өнгө шүү дээ. Ойролцоо хоёр өнгө байгааз. За энүүгээр цээжийг бодчих. Оо соноо будахта та нар өөр өөрсдийнхөө сайхан бодоорой заа юу. Оо тэгээд энийг цагаанаар үлдээгээд дараагийнх нь ингээд алгасаад ингэж будахта та нар энэ биерэн пластмастрыг гаргаад зөөлхөн дараад будаарай. Нэг талдаа нарийн пластмастер, нэг талдаа ийм биерэн пластмастер байгаа. Биерэн хэсгийг гаргаж гаад ингэж алаглуулж сайхан бод. Оо ингээд би энэ гараад ирлээ тийм ээ. За тэгэнгүүтээ нөгөө арай гэгээтэй хэсгийг ингэж алаглуулж ингэж цагаан цэнхэр хөх хоёр пластмастыг хослуулж ингэж гаргаж ирж шүү. Тэгэхээр яг энэ маань ингээд дээрээ алаглаад их биеийг гараад ирж. Толгой хэлбэрийг нь болохоор яг баас энэ өнгөөр ингээд бодчих. За ерөнхий юу бол гараад ирцээ. Тэгээ багш нь бас хүүхдүүдийнхээ ямар өнгөөр бодохыг нь чөлөөтэй орхиж байгаа юм. За багшаас өөр өнгөөр бодсон ч болно. Вай. Гоё болж шүү. Яасан гоё. За одоо тэгвэл хэдүүлээ биш та буданга авьяасаа үзүүлнэ. Ган эрдэнэ ямар дуутай ирсэн гэлээ? Бөөм баяра. Хөгжмийн зохиолч Галмандахын зохиол Бөөм баяра дууг ган эрдэнэ дуулнаа. За дуулах уу? За тэгвэл. Бөөм баяа, бөөм баяа, бөөм баяа, бөөм. Болсон уу? Оо дахилт нь тий. Хөөхтийн сэтгэл шиг цэлмэгхэн
Гэл ингээл дуу идэг. За Ган Эрдэнэтэй баярлалаа болж байна. Чамд шүлэг байна уу? За нэг шүлэг уншиж. Шүлэг уншихгүй юу? Дуу болно. За. Сондор юу тэрс? Амар том нохой. Нохой. Шүлэгтэй юм уу, дуутай юм? Шүлэгтэй. Шүлэг уншиж. 10 хүн хоёрыг бариад өглөө би усан тус юм. Ангийн хүүхдүүд зам таарлаад өв болтол тогтлоо. Харин өдөр урт байдгүй. Ангид зингэр хүмүүс жалга тогсоо суугаад алтаа биз гэж том байхгүй л за инех бахта үгүй дээ үгүй тийм биш үргээ сүрдээ явдал боссоо. Усаа бадар живдэл урамтай сайхан алхаж живдэл амар том нохой. Архич надуртай ирлаа шүү. Аавын хуаргатай 10 юмтай усаа амрун би хийчлээ. Хосгүй том нохооны хоолоод юу тийхсэнгүй. Хоп битих цэлхицаад уучараас тэрлээ шүү. Үлцэн өмтэй усаа өдөөсөн бас шитгэжлээ. Хоёр өмтэй усан хаад хонос минтер хөөж чадсангүй тэмээ шиг том нохой тэрэ адаад унлаа шүү. Басан явлыг гавда ярил баралдаа үдэ итэх болоо. Идэн хуцчалэг гэж имэмэн намайг зэмлэх болоо. Гай. Ястай гоё урчилгийг маш гоё уран цээжиж уншсан Сондортой баярлаа. За хүслэн дуу юу шүлэгтэйс юм уу? Дуу. За дуугад бол. За манай хүслэн чинь ястай гоё дууллаа. Хүслэн бол ингэсэн 3 настай. Тэгээ өөрөө орно гэж хүсээд зүтгэсээр ороод ирсэн тийм ээ. Тэгээ багш нь өвшөөрсөн. Яг 3 настай хүүхэд ороод хэр зурх уу гэсэн чинь маш гоё зурж байна. Тэгээ хүслэнгийн сандал нь намдаа дахлаар нь доор нь юм хийчихсэн тийм ээ. Тэгээ өндөр болгоцсон. Гоё болсон. За байж байгаа Ган Эрдэнэ. 5 наснаас Удаагүй штий. Тий болно. Өөрийнхөө бодно гэдэг чинь сайн. Би чамд их баярлж байна. Инхгийн юу тэрсэн. За хүслэндээ баярлаа. Чи чамд их улам их амжилт хүсье заа юу. Чи 5 настай болохоор бүр гоё зурна. Инхгийн юу тэрсэн. Дуутай юу шүлэгтэй. Инхгийн чинь зурагт их дуртай тийм ээ. Тий. Гэртээ бол дандаа зураг сууж идэг юм хүүхэд гоё. За. Дуу шүлэг хоёрыг хайл нэг хэлж. Асуулаг. Шүлэг хэлж. Омигиштэй оотон тал эмигиштэй жилийн тэнгэ амигиштэй хана ол эзэн гиштэй гэл нар ахагиштэй ухахад эзэн гиштэй гахаж ичдэг думигиштэй буцууллаа би он гангай вихээ. Инхгэгэндээ баярлалаа. Улам их амжилт хүсье. За одоо зураг нь сайхан болж байгаа. Далавчаа хөөрхөнөөр удчих тийм ээ. Тэгээ сайхан тодроод ирнэ. Манай Ган Эрдэнэ чинь том болоо ямар мэрэгжилтэй болох юм бэ? Том болоод ямар мэрэгжилтэй болох юм? Багш. Багш болно. Сайн багш болоорой. Гой зурж байгаа. Сондор ямар мэрэгжилтэй болох юм? Чи бас багш. Чи юуны багш вэ? Багш. Ээж чигээ багш болох юм уу? Монгол хэлний багш болох. Сондор ямар мэрэгжилтэй болох? Эмч. Эмч багш хоёр. Гоё.
хүслийн ямар мэрэгчлэл бол? Бимбис. Мис болно. Загвар зохион бүтээгч. За ингээд нөгөө сон маань ингээ гараад ирсэн. Сон дээр яахан юм нэмж болно. Энд хөөрхөн хөмсөг нэвч. Ингээл зурга улам тодруулаад тэгээд энэ далавчныхын үзүүрийг ингэж яахан тодруулаад нарийн заслууд нээж ихлээр яг зураг гоё болно. За бүтээл төрөх агшин гэдэг. Сайхан агшин байдаг. За ингээд хүүхдүүдийнхээ бүтээлтэй танилцсанаа. Хамгийн ихний хүүхэд авиаслаг зураач байж хүстэй. Ээлж ирээ. Тэндээс эхэлж. Хамгийн ихний хүүхэд авиаслаг зураач ган эрднийхээ зургийг үзье. За зураг хажуу талдаа ингээд барьжтгий. Ингээд. Тэр. Тийш харуулаарай. Барьж. Тэр. Ийм гоё зурсан тэр. Ган эрдэнэ. Тэрийг орхич. Ган эрдэнэ. Зураг барьж тийш харуулж. Багш нь тайлбарлаадах юм. Ган эрдэнэ ийм гоё. Шүний харанхуйд нисчива сон гоё. Жаахан орой бүрийд. Ингээд сайхан өнгийн зохиомж хийсэн. Алаглуулж бодсон чимэглэлийн доор нь бас нэрийн бичиж байгаа шүү тэр. 5 настай хүүхэд шүү дээ. Бичиг үсэг мэдэж эхэлж байна шүү дээ. За ган эрдэнэд баярлалаа. Амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач сондрынхон зургийг үзнэ. Дараа нь хүслэнгийнхийг үзнэ байж гараа. Сондрох ийм гоё болсон. Тэр хардаа. Бас их чам бай. Одоо ингээд дуусаад ирэхлээр бүр гоё болно. Ийм сайхан чимэглэл гоё сон зурсан. Сондортоо баярлалаа. Амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач 3 настай хүслэн 3 наснаас зураг эхэлнэ. Яг их зөрчих. Тэр энэ 3 настай хүслэн маань ийм өөрхөн зурсан шүү. Тэр нүд нь хүй суугаарай. Чамайг босгээгүй шүү. Чи зүгээр тэгээд сууж. Одоо бэлгэн гардаж яваа болсон шүү дээ. Одоо манай 5 насныхын чинь нөгөө минуттай 20-оос одоо хэдэн минут ч үгүй тийм ээ. Тэгээ одоо босоо харж шүү дээ. За хүслэнгийнхээ зургийг үзсэн. Хүслэндээ улам их амжилт хүсье. Зураг сайн зурж байгаарай заа юу. Зураг дуртай байвал улам сайн зураач болно шүү дээ. Зураг зурдаг. Дараагийн авиаслаг зураач инк гэгэнийхээ зургийг үзье. За гоё. Инк гэгэм. Удаан харуулчих. Сая ингээд өнгөрчлөө. Удаан ингээд бариад харуул да. За тэр нүд үгүй харуулж зүгээр ингээд их ингээд харуулаа гэж. Тэр нүд тэгээ тэр хөдөлгөөн өнгийн зохиомж энэ төр бол маш гоё дүрслэлтэй болсон шүү. Инхгээд улам их амжилт хүсье. За ингээд сайхан зурсан хүүхдүүдтэй яадаг үлээ багш нь? Бэлгэн гардуулнаа. Бурхан агч нарын өгсөн бурамхан чихээр. Дээр нь энэ залуу геологч гэдэг тоглоомыг бэлгэлж байна. За инхгээд амжилт хүсье. Чи нүдний шилийн зүүж байгаа сайхан дянзавраа олдуурлаж гаргаж ирэн шүү. Хүслэнтэй амжилт хүсье. Сондортой амжилт хүсье. За энийг чихний нав. Бурамхан чихрээ яваарай. Ган эрдэнэд амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай.